Дэлхийд анхны холох Лондон хотын хараахан нэгдэг байсан метроны систем уулс таяар шуухан тарж байлаа. Нүхэж хотын доогуур төмөр зам тавих нь зүгээр л мөрөөдөл мэт хэн бүхэн санагдаж байсан юм. Уушин газар суух хүлжүүрэгчид уг санааг шоолж, орон нутгийн сайд төмөр замын компани төслийг там нэвтрэх орлого гэж тодорхойлж байв. Өнөөдрийн ханшаар 100 сая $100 бүтэх уг төслийг хүмүүс бүтэхгүй гэж ярилцсаж байсан ч газар доогуур галт хэрэг явуулах мөрөөдөл төдий байсан зүйл бодит болсон юм. 1863 оны 1 сарын 10-наас 30 мянган хүн дэлхийн хамгийн анхны метроны 4 миль урт замаар газар доогуур зорчиж эхэлсэн. 3 жилийн барилгын ажил болон зарим саадлын дараа метрополитен төмөр зам үйл ажиллагаагаа эхлэхэд бэлэн болжээ. Тухайн үедээ уг үйл явдалд хотын удирдлагууд маш их баярлж байж, учир нь тэд зам дээрх төвжрэл ачааллыг бууруулах арга замыг эрэлхийлсээр иржээ. Тухайн үеийн дэлхийн хамгийн том бөгөөд хөрөнгө чинээтэй Лондон гот тэрэг худалдаачид үхэрнүүд болон олон хүний хөл хөдөлгөөнөөс болоод байнга шахацалтаж төвжирдэг байсантай холбоотой юм. Төмөр замын газар доогуур тавих санаачлагыг Викторийн эр үед амьдарч байсан Чарльз Пирсон гаргаж байжээ. Тэрээр 1840-од онд газар доорх галт тэрэгний системийг дэмжихийг тууштай уриалж байсан ч сөрөг хүчнийхэн энэ санааг хэрэгжүүлэхэд бэрхшээлтэй гэж үзэж байв. Учир нь тухайн үед зөвхөн өндөр уул толготод л галт тэрэг явах түнэлтэй байсан гэсэн ойлголттой холбоотой юм. Тэгвэл хотын төвөөр хэрхэн галт тэрэгийг явуулсан бэ? Хариулт нь ухаат хужих энгийн систем байжээ. Ажилчид том сувгахж тоосгонуудыг нуман хийцлээр байршуулан түнэл барьж дараа нь түнэл дээгүүрх нүхийг очдог байв. Гэвч нүх ухахын тулд газрын гадарга дээрх барилга байшингуудыг нураах шаардлагатай болсноор шугамын ихэнх хэсэг нь баригдчихсан байгаа замуудын доогуур тавигдахаас өөр аргагүй төржээ. Мэдээж хосол гарсан. Нэгэн удаа хүчтэй хадар бороо орсноор бохир усны сувг үерлэж хийцлүүдийг нурааж төсөл хэдэн сарын турш гацах шалтгаан болсон байна. Гэхдээ метрополитен төмөр зам нэгдмэгдсэл Лондон шууд шинэхэн галт тэргээр зорчхоор маш хурдан цугларцгааж байв. Метрополитен маш хурдан хугацаанд Лондоны тээврийн системийн амин чухал хэсэг болсон төдийгүй нэмэлт чугамууд асар хурдан хугацаанд баригдаж шинэ суурьшлийн бүс станцуудын орчимд бий болсоор байв. Том худалдааны төвүүд төмөр замын өртөөний ойролцоо нэгдэж, төмөр замын компаниуд хүмүүсийн сонирхлыг татаж тээвэрлэлтийг ихсгэхийн тулд Earls Court-д 30 давхар дугуйт цамгагт алсыг харагч хүртэл байгуулсан юм. Жилийн дараа Лондоны метроны систем 80 км урт олон өргөжөж төв хэсэгт түнэл дээгүүр төмөр замын шугамуд явдаг болсон байна. Лондон хот өдрөөс өдөрт хөгжиж тэлж байсан бөгөөд хүн бүр л уг системд холбогдож тээврийн сэн системийг ашиглаж зорьсон газраа хурдан хугацаанд хүрэхийг хүсэж байв. Гэвч 1880-ад оны сүүлээр Лондон хотод байрлах бохир усны сувг цахилгааны кабель инженерийн сугамшүүлжээ хэд их болсноор ухаж хучих технологиг ашиглах боломжгүй төрж шинэ систем эрэлхийлж эхэлсэн байна. Great Heat Shield гэх машины тусламжтайгаар зөвхөн 12 хүн л Лондонгийн доогуур шавар дундуур түнэл гаргах боломжтой болсон. Эдгээр шинэ шугамуудыг сувг гэж нэрлэж байсан ба ухах хучих технологиор барьсан түнэлтэй харьцуулахад 25 метрийн бүнд байсан юм. Анхны түнэлийг 1890 онд төв өмнөд Лондон чиглэлд нээж маш амжилттай байсан тул дараагийн 20 жилийн хугацаанд 6 шугамыг нэмж байгуулсан байна. Ухаалаг шинэ технологиг Лондонгийн Темс холын доогуур хэд хэдэн шугамыг ухадж ашиглаж байв.
20 дугаар зууны ихэнх Будапешт, Берлин, Парис, Нью-Йорк зэрэг хотууд метроны системтэй болсон байлаа. Харин өнөөдөр дэлхийн 65 орны 160 гаруй хотод газар доогуур төмөр зам ашиглан төвжирлгүй өссөн газраа хурдан хугацаанд хүрэх боломжтой болоод байна. Магадгүй бид ийм боломжийг олгосон Чарльз Пирсон болон метрополитен төмөр замынх нь талархаж болох юм.